Semeno намайг одоо Ариун цэцэг гэдэг би Student Charity Jet Art Exhibition гэдэг тэнд оролцож байгаа. Тэгээд би зургийн дугууланд олон жил явж байсан. Тэгээд би маш олон зургаар зургийн юунд орж байгаа. 7-8 бүтээлээр орсон. Тэгээд энэ яг миний хамгийн дуртай бас хамгийн гоё зурсан зураг байгаа. Semeno намайг Үжин гэдэг. Тэгээд миний анхны том бүтээл бол энэ цэцэг гэдэг нэртэй үзэсгэлэн байгаа. Тэгээд одоо бид хоёр бас найзууд тэгээд бид хоёр гээд хамгийн энэ бол анхны том бүтээлээ гаргаж байгаа. Semeno намайг Исүжин гэдэг. Энэ тэр бол миний хамгийн анхны бүтээл. Тэгээд амар гоё болсон. Тэгээд би бид хоёр бас найзууд миний зургийн нэр болохоор цэцэгсүүд гэдэг нэртэй. За, сайн байна уу? Би 3-р ангийн сурагч Исүжин гэж байна. Манай охины зураг гэх юм бол одоо энэ зураг байна. Манай охин ингээ богино хугацаанд энэ зургийг аягүй гоё зурсан анхны зураг нь байгаа. Тэгээд ийм гоё зураг зурсанд маш их баяртай байна. Тэгээд золбоо багш болон Ж сургуулийн хамт олондоо баярлалаа. Semeno намайг их намун гэдэг. Тэгээд би Ж сургуулийн 5-р ангид сурдаг. Тэгэхээр миний зурсан зураг болохоор энэ хүү бодтой байгаа. Тэгээд би энэ зургийг бол яаж зурсан бэ гэхээр яг тэр үедээ бол би яг ийм анх зургийн дугууланд орж үзээд тэгээд тэр үедээ яг хамгийн анхны зураг маань энэ бодтой байсан. This is my first time actually trying ceramics, I would say, but you call it ceramics. This is a Gachiakuta inspired cup that I made. It has a lot of hidden details around the base of the cup. And this is my first year doing ceramics as well, and honestly just trying ceramics in general. It was really fun and kind of difficult. It looks really simple, but it's not exactly as simple as it seems. So that's what I have to say about ceramics.
Thank you.